Sky Resort-ийн цанын лифтээр хурмаа хийж байгаа хосууд одоо нөгөө гоё юм хувцастайгаа энэ лифтэнд суугаад яваад энчээ буугаад энд тэгэхэд ая их шиглэж байна. Одоо тэр тавцан хурмын ёслолын байдалтайгаар засагдсан байна. Тэгэл энэгээр буугаал энэгээр ингээл хасаараа явдаг юм байна. Тэгээ энд та насан туршдаа энэ хүнийг хайрлаж чадах уу? Хой какая. Хөөе. Насан туршдаа энэ хүнийг хайрлаж чадах уу гэдэг. Энэ хүнийг энэ. Тэрэ. За яар. Агүй хариш. Ингэж явдаг юм байна. Одоо 9:10 20 болж байна. Одоо өглөөний цагаа захиалаад тэгээ шууд саунд орлоо. Яах вэ? Ингэж удаа ажиллаж өдөр шөнөгүй ажиллаж ядарч нүдэ бүлцэтэл ажиллаж байгаа юм чинь ингэж амрах гоё үсттэй. За хараа. Өглөөний юу гэлтэй тавьж ирсэн ба шүү дээ. Харин ирсэн чинь оролцож бид нар нөгөө юунд явахаас өмнө цагийн дараа авъя гэд яваад ирсэн. Тэр уулын ороо руу гараад манай хоёр ишээ годроо ирсэн тийм. Арай сайн юм. Жинсэн хань одоо юм идчихтэй. За дарах уу? 1 2 3. Хүүхдийн кофе нэ. Тэр өөр өнгөтэй баг. Энэ хангар юм. За та зүүдлөө. Үгүй би эсвэл. Хөөе юу вэ? Ингээд бид нар нэг л ингээд ундрмаа байна ингээд гоё ингээд яаж ундрмаад нэг үүл хийгээд байх шиг ингээд юм өргөд байгаа юм. Хөвөнгийн үйлдвэрнийх нь. Тэгээд ингээд яасан чи би харин дандаа зоосон мөнгө том. Зоосон мөнгө түүгээл гэдэг. Би айгүй томыг түүгээл. Эндэг байж ингээд түүгээл. Хөөх. Тийм гоё зүйл. Би та юу бодож байгаа вэ? Одоо тэгээд айгүй гоё зүйл. Зоосон юм ингээд алтан шаргал мөнгөнүүд байх шиг байна. Мөнгө л түүгээл. Ямар гоё зүйл тий. Тэгээ бас юу зүйлээ. Миний яг эмигийнхээ зүйлийг ярьсан ш. Баг би өөрөө та хоёр зүүдээ ярьсан ба хоорондоо. Бас нэг гоё зүйлээ. За. Тэмээ. та хоёр Юу үзүүлсэн. Тийм үү. Өвөө нь яаж юм? Миний хүү дандаа өвөөгөө ярих юм. Тэгдэж ш. Наа тасаад авчихсан юм. Өвөө нь тасч авчих нэг эрэхтэн. Чи эрэхтэн үү? Тэгжил өвөө наа үзээ. Миний хүү өвөөгөөс та айгүй сандсан болов. Ингээл очих юмсан бодсон юм билүү. Дандаа яд ч өвөө байсан бол гоё те гэдэг. Гоё газар материал явахаар өвөтэй өвдөсөн бол гоё те. Гоё. Бидний айгүй гоё. Бидний хоол сайтай тэр Гоё нүнчтэй. би өчигдрийн хоолоо өглөө санаад зэрсэн шүү. Яри. Нүнчтэй хоол. Би Монголоо гэж сэрж яхаа чи хоолоо бодсон. Би тэгдэг байхгүй юу? Найруулагчд. Би нэг юм бодсон чи 2 удаа нэг 2 бодсон биелчихгүй юу? Тэр нь юу ч хэлээд нэг баг нэг хоол малч идэх юм тийм хоол идэх юмсаа гэсэн чи яг тэр хоолын даа хүн авчирд өгсөн байхгүй юу? Тэгсэн чи бас нэг юм тэгсэн чи найруулагч чи миний хөшлмөрөл биелээд байх юм гэсэн чи яаж биелсэн гэсэн чи би яг тэр хоолыг идэх юмсан гэсэн чинь хүн надад бүр яг тэр хоолыг авчирд өгсөн штэ гэсэн чи өөр гэсэн чи ахаа тэр нь бас айгуу тийм жижиг юм заяа. Юу байсан бэ? Яг ингэсэн чи болсон чи та жоохон том юм өрөөдөлт. Хэрвээ залуу байсан бол би энд ажиллана. Залуу байсан бол гоё ажиллана шүү. Харин энэ гольфын дээр байгаа хүмүүс тийм тэгэл энд хоолны газар энэ спад нь ажиллаж байгаа хүмүүс нь гоё санагчлаа. Гоё орчинд. Агаарт. Тэгээ ажилчтай хоолны амар гоё мэлчлээ хараа. Бид нар нэг кино зургийн үеэр ажилчтай хоолны цагалдаг байхгүй юу? Энэ ч нэг юу ах вэ? Ийм гоё нөгөө агаар салхинд гарч байгаа хүмүүс амархан өсдөг штэ тий. Тийм болохоор порц ихтэй.
Тэгээд гоё амттай. Тэр Цезар салат ямар гоё байсан бэ? Тэгээд Азианы болохоор ингээ бүх ресторанууд нь өөр тий. Энд болохоор манай амьдралаа киноны зургийг энд авсан. За. Хөдөлтөд тэгвэл удахгүй уулзъя. Хаана уулзах гэхээр саунд уулзъя. Бүрийн хаалт хаалгаар явж байна. Одоо Таиландын уламжлалт байраа, Таиланд тасан массаж, Таиланд ангилан үнэлт массаж, спорт массаж, халуун чулууны арома массаж, Таиланд хөлийн Таиланд массажд болсон юм шүү дээ. Спорт массажд болсон юм шүү дээ. За одоо массажинд орно. Цаг авсан байна. Гэхдээ 10 минут гэсэн байна. 10 минут гэсэн байна. 20 минут болоод ирлээ. За сайн байна уу? Хоёлаа яриад байсан тий. За. Сайн бацгаана уу? Жаргалаа штэ. Тэр таныг өглөө барах гэсэн цагт орж ирэх. Харин тийм бид хэд нөгөө. За сайн бацгаана. Таиланд хүн байгаа мó? Тийм хоёр Таиланд байгаа. Оо. Үе. Ямар гоё юм бэ? Таиланд массаж хийх юм шиг. За энийг гоё хараач хараа. Энэ хараа. Ийм гоё орч байгаа. Ийм том цаахтай. Оо, хизэнээс юм болцсон юм. Орон сад гэж байна. Тийм үү. За тэгвэл нөгөө Таиланд массажинд дуртай хүмүүс нааша шавхан дээ тий. Манай хоёр аягүй гоё сул зогсохгүй гэж. Аягүй томтой зогсох харна. Сайн байна уу? Бангкок тай массажны менежер. За сайн байна уу? За харин шаарж үзээд хөө. Гоё юм байна. Ийм ингээд ийм өргөө арт. Ийм өргөө арт дээр. Тэгээд ийм гоё. Колори яатай. Энэ баан харин энэ баан хэмжээ нэг ихтэй байгаа. Шилхэн мөртлөө. Энэ усаас аягүй юм чиж байгаа. Маш их баан дуртай устэй. Тэгээд нэг урах хангалттай. Тэгээд энэ талаар ус ихтэл яг ингээд төрчих шин. Тэгээд энэ аягүй гоё. Энэ массажинд орчоод энэ чинь бас шүү. Тэгээд тэнгуүтэй эндээ хаснаа л да ийм гоё шийдсэн. Жижиггүй гоё ашигласан байгаа. Энийг мэдээ надад өгдөө. Клаасаа тэгээд ус хийгээд дээрэс нь тос. Ямар тос гэдэг вэ арай? Тийм сан ажилгүй юм байна. Гоё. Тэндэгтэй янз бүрийн зорилттой. Тайвшруулах, нойр хүргэх, сэргээх гэл бүх төрлийн гоё хөндлөлийн нэртэй гаргадаг. Яг л Таиланд. За одоо тэгээд ямрын үзье. Аст. Намайг бичихгүй шүү дээ массаж хийлгэж яхад. Түрүүж хараа. Энд орж ирж магадгүй шүү. За хараа ямарсан? Өстой баярлаа. За өмнө орж чангаар ирсэн. Чангаар чи Блог гаргасан. гаргалсан. Тэгтээ тийм амар нөгөө ингэж мэнгдэг юм байна. Тийм. Чанга барид одоо нөгөө Таиланд массаж гэхээр хүмүүс чинь ингэдэг штэ. Нэг илээд идэм байл юм байлээ гэд. Тийм яриа сонсчихсон уу? Тийм тэгсэн чинь эднийх болохоор нөгөө чанга нь байд юм байна, сул нь байд юм байна, элдэг нь байд юм байна, чулуу, халуун чулуу массаж нь байд юм байна, компресс гэдэг юм байна. Компресс гэдэг нь болохоор харин чанга хүчтэй ярьж байна. Би ер нь гоо сайхан чилж байгаа юм. Тэгэнгүүт компресс гэдэг нь болохоор юм Таиландын юм ургамлыг одоо хийж агаад юм битүүмжилж агаад ингээд тэргээр ингэж би энэ дээр нь хийдэг гинэ. Тэг хөдөө өдөр бол энд ирж халуун чулууны массажинд дарвал гоё юм байна. Тэг бүх төрлийн массаж нэт юм байна. Бангкок массаж. Тай массаж. Бангкок тай массаж. Та болохоор миний хөлний булчингуудыг Солилсон уу? Үүрэмж ялна. Тийм. Энд гэхдээ бицлаад байдаг шиг. надад
яадаг штэ нэг юмгүй чанга урахлаа хүн ингээд бүр эсэргүүцээ тавгүй өргөд идэг штэ. Хөө болооч ахалтлаа за. Тийм юу байхгүй гэсэн мөртлөө. Бүр чангаатай барай юм уу асуулаад өгчлээ. Чанга болж байгаа гоё гоц бүр. Хөлн дээр бүр ингээд 5-6 төрлийн массаж хийж байна. Тэгсэн үү? Тэ эргүүлж агаад нэг ингэж агаад ахиж ингэж агаад тэ хамгийн гоё нь ингээд энэ Таиланд хүмүүс чинь юм сэтгэлээсээ хийхинтэй юм бүр ингээд нөгөө орон дээр бүр өөрөө сууж агаад бүр ингээд өөрийнхөө хөлийг оролцуулаад тэ ахаад ингэж агаад одоо миний харны хөлний массажны арга барил өөрчлөгдсөн. Техникээр нөгөө техник юм байна гэж байна. Тийм. Бүр гоё юм байна. Тухтай хин тий. Тийм байна. Харин өстой хоёлоо олон хоног ядарч ажилласных гоё шагнуулчлаа шүү дээ. Ингэж бариулах юм байна гэж арга сурцсан чинь зааж өгнө. Үгүй. Оо яа муухай. Одоо чиний надад хийх массаж чинь одоо төвшин ахлаа. Одоо чи яг саяхан шиг хийхгүй бол хөл барьсан тооцохгүй. Саяхан шиг барихгүй лишээ гүйчих шүү гэж. Лишээ угаасаа гүнэ. Тэгээд за өнөө өрөөд нэг туршаад үзчих. Яг халуун дээр нь ямар нэм халуун дээр гэдэг шиг те. Тэгэхлээр яг ингэжтэй гэдэг нэг үзүүлчих заяа. Мэдээ тэгж болохгүй. Би хотлоо тоглож байгаа дуулсантэй шүү дээ. Хотлоо дуулсан дондаа өөрөө хотлоо байж айлах гэж үжиглж хагаад өмнөөсөө уйлцсан. Тэгсэн чинь дараа нь бишээ өмнө нь 2 ч удаа тэгсэн хэдэн удаа за чи хэлээрээ би яалаа. Нэг удаа гараагийн тэчээд чанга орлох гэсэн чинь ойр хавьд хүн байхгүй тэгээ чанга орлож байгаа. Хайсараагаад олж ирээд хаалгаа гонгож орилчаад тэгээ уйлаа цааш. Тэг чи одоо энэ ингээд бомбоцсон шүү дээ. Энэ харин нас нөгөө дасгал хийгээдсэн шүү дээ тий. Тэгээд миний нөгөө би жоохон хүчтэй хийгээдсэн. Яг барингууд мэдчихэж байгаа шүү дээ. Тий. Тэг гоё юмсан. Энэ минь амар гоё юмсан. Тэгтээ сайн намайг энэ хүн аягүй тийм уян байна гэж бодсон шинжтэй харсан шүү дээ. Чи яа тийм ямар уян байна гэж бодсон. Тэгс бүр юм гайхсан харсан. Өдөр болгон йога хийдэг байхаа гэсэн харсан. Тий энэ яг өдөр болгон йога хийгээд дасгал хийдэг байхаа гэсэн. Яасан бэхээр ингээ хөл ингээд хүн юм ярьж байгаа чинь. За. Одоо яах вэ? Тэсээ нэг дугаа ол гээд амруу зөгцнө. Үгүй ээ. Тэгээ яг амруу зөгцсөн. Чингис. Наа ингээ юм ярихаар миний амийг л ингээ хараад идэх гэсэн тий. Хошоо намир хөөрхөн гэсэн тий. За ийм л. За одоо дараагийнхан гоё юм гэх үү? Харин орой 5-аас зурагтай. За одоо ахиад гоё газ. Чи идэгсэн үү? Нөгөө ингэсэн үү? Үгүй. Буцааш юм гэж байна. Үгүй. За Ингэсэн юм. Ингэх юм уу? үгүй би. Чөөрэ тэгэж юм. Гүчи тэгээд байгаа юм шүү. Үгүй. За чи бодлоо түлхээд ч тэр. Би түлхээгүй наа чи. Яг болчлоо гэхээр сандал нэргэдэг байхгүй цагаан дуусангүй. За тэгвэл болчлаа. Одохгүй болцъя. Ахаад бүр ахиа гоё юм дээр болцъя. За залуучуудаа бууга дээр ирээ. Югнэ? Яа. Сайн үгнэ. Нэр миний хүч уулзаг гэж юм шүү дээ. Би тэр массажинд ороод. За ямар вэ? Хой. За танилцуулчаад миний харь эрэхтэй рүү орох уу? Тэгээ да. Харин энийгээ тайлчих уу? Дотор та юу вэ? Юу ч ахгүй. А? За өөрөө. Өөрөө юу гэдэг. За энд ингээд энэ дүүштэй. Одоо энэ шиг гараад эрэхтэй нагаа. А энд болохоор саун байна. А тэгтээ би гангарыг одоо цуг баажи гангар хоёр цуг явах байх. Тийм үү арай. Тэгээд би чи газараа үлдэнэ. Ээж маань нуруу эмтэлтэйгээ болохоор орохгүй гэсэн. За энэ хараа энэ халуун цэгтээс 29 градус байна одоо. Халуун уу? Тэгээ энэ хүүтэн ингээ халуунаас хүүтнээс халуун байгаа би ингээ 29 градус. 30 дэдэг лөө. Тэгээ өмбөга барьж та. Халуун байна. Ингээ халуунаас хүүтнээс халуун дүү ингээ огцом ингээ ороод өөх хайлна. За тэгээ одоо бүр гоё юм үзүүлээ. Энэ ингээд саунд сууж байхад шууд шилэн хамтай
Тэгээ ахаад ингээ гаднах орчноо гоё харж болдог. Тэгээд За энэ хэсэг бол бүрсгүүл. одоо хамгийн гоё заяа. Хаяа тэнцэнэ юм шейк мейк авчвал гоё. Тэг шик гоё. Тэгээд энэ хараа. За яж байгаа юм бэ? За энэ. Ямар nice. За энэ тараа ингээд ийшээ суугаад тэгээд энчэнэ бас зуны халуунд бүр гоё, бүр халуун өдөр бүр гоё идэг. Энд бас дөлгөөний өвтөр нэг орж ирж энд зураг тавьчаад зураг оруулсан байсан чинь энэ чи ажиллаж исэн барилгынхан нөгөө өөрсдийнхөө ингэсэн байсан зургийг битэрийнхтэй монтажлцсан. Оо энэ хоёр энд ороод би тэгэд ажиллаад байж гин гэсэн. Гэтэ юу хүтэн атаж. Зам бол тасархаа дөө ингэ. Зам бүр үнэхээр гоёлаа. Тэгэд энэ ч нөгөө юу яадаг аахгүй юу? Одоо гольфийн улирал эхэлчихгээрээ юу яадаг гинэ? Нөгөө гэр бүлээр орохгүй эрэгтэй эмэгтэйгээрээ салгаж ордог гинэ. Уг нь бол өвөл гэр бүлээр захиалга аваад ороод идэг гэсэн бохгүй бид нар. Тэгсэн чинь үгүй гинэ. Тэгэд ийм гоё байна. За ийм байна. Таалагдсан уу? Ингээд бүгдээрээ хамт байсанд баярлалаа. Одоо бид гэхдээ энэ будаггүй царайгаа байх юм байна дөө. За тэгээд замд машин цуугаад явах юм ярилцъя. За тэр хүртэл бака бид гэхдээ 20 минут цаана одоо дараагийн ажилд хэцүүх гэж байна. Одоо ингэ даах гээд. За бид бүхэн Sky Resort-оос хөдөлж байна. Гоё байв уу? Гоё байлаа. Сайхан байлаа. Чигтэр хүчээр амьсгал чи эко бэлтгэж. Хаг өөргийж эко гэрт. За. Үнэхээр энэ төр гэр бол нэг бүх юм ингээ суур одоо юу л байдаг тэр Монгол ахыг харуулсан. Тийм маш гоё гэр байлаа. За бид нар юу хийсэн бэ гангараа? За гангар өчигдрөөс эхлээд өнөөдөр хүртэл юу хийсэн бэ? Маш хурдан хэлнэ. За өчигдөр байжтай манайхан энд ирээд тэгээд байжтай хоол ундаа идээд тэгээд бид нар ингээ гоё байсан тэгэнгүүтээ өнөөдөр ингээ бослоо. Тэгжээд одоо хоол ундаа ингээд идсэн өглөө агаарт гарцсан тэгээд алхсан Монгол гэрт хонсон. Та нартай аль болох дандаа гоё зүйлийг үзүүлэх болно. Сайхан зүйлийг үзүүлэх болно. Тэмээрээ. За баяртай. За ээж миний хүрхээж. Ээжтэй бас баярлалаа. Миний влогийг гоё чимж өгсөнд баярлалаа ээжээ. Би ч гэсэн баярлалаа өнөөдөр. Оо яла баажиг орсон. Сайхан байлаа. Миний ээж бол миний ээж бүжигчин насаараа бүжигчээс 15 настайгаас бүжигчээсэн эмэгтэй байдаг. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан ганц одоонд Говьалтай аймгийн автожуулгын гослол бүжигчин биш туяа. За бас манай влогод одоо маш их эрч хүч хөгжилтэй байдал үнэн байдлыг одоо маш гайхалтайгаар шингээж өгсөн Ядмагийн гангар дүүдээ баярлаа. Зүгээрээ. За бүгдээрээ баяртай. Дараагийн влогоор уулзцгаая. Гоё байсан бүх зүйлд баярлалаа. Баяртай. Тэрөө Коко баярлалаа. Коко. Нэг ч үг юм яриаггүй их хэсэг хадагтай Кокодо баярлалаа. Тэрөө. Баяртай.